Цагаан хаяг. За баярлалаа. Энэ ноос нодортой холбоотой асуудал хэрүүлийн айлын болоод байна л да. Засгийн газраас өргөн барьсан хуулийн дэвсгэртээ ороогүй юмыг оруулчлаа гэдэг. Уг нь бол улсын их хурлаар өөрчлөлт баталдаг ийм асуудал бий. Гэхдээ энэ дээр бол шал өөр асуудал байгаа. 2009 оны 3 сард яг өнөөдрийн өргөн баригдсан байгаа хуулийн төсөлд ноос нолор гэдэг оруулсан. Оруулсан тэр нь байнгын хороон дээр хэзэгдэхгүй байж байгаа энэ санал нь яг ингэж байж байна. Тэгээ засгийн газар сая өргөн барихтаа бол нэгэнт байнгын хороон дээр байгаа учраас ноос нолорыг орхичоо. Тэрийг хамтгаад хэлцүүлээ гэсэн ийм байдалтай юм байл. Хоёрдугаарт бид нар босруулах хууль дээр мэдлэгсөөрсөн эдийн засаг гэж их ярьдаг. Энийг л ойлгож байгаа бах. Үйлдвэрийн орон болъё гэж ярьж байгаа. Зөвхөн арх үйлдвэрлэж байгаа. Бусдын нь бол төвхөөр нь гаргах чад хятад урд хөршид костюм бусад хувцас болохоор нь авдаг. Төвхөөр нь $4 гаргах чад өөрөлдвөл нэмэлт төвшингээ $40 болохоор нь авдаг. Бид үндэсний үйлдвэрлэгчид, ажил эрхлэгчид эднийгээ дэмждэг урд хөршийг дэмжиж болохгүй хаа гэж ингэж бодож байна. Энэ засгийн газраас өргөн баригдсан хуулийн төсөлд энэ дээр байгаа гэж ингэж хэлэх байна. Хоёрдугаар асуудал нэг хардлагатай багш байгаа. Надад энэ ноос нолорын салбарын үйлдвэрт эзэмшиж байгаа нэг ширхэгч нэг ч хувьцаа байхгүй. За энэ дээр нэг хоёр залтар орсон юм аа шинэ. Нэгдүгээрт нэмэн өртгийн албан татварын давхардал байгаад байгаа юм. Нолор ноос угаах самнах тэр үйлдвэрээс нолор түүхийн нолор худалдаж авахт нэг татвар авчдаг. Дараагийнхаа дамжлагт худалдахт нь угаасан ноос нолороо худалдахт нэг татвар авчдаг. Нэмэн өртгийн албан татвар авчдаг. Ийм байгаа. Энийн засгийн газар өөрчлөлийгээд өмнө орж ирсэн даанч хилцэхгүй байгаад байсан. Би хэдэн улсын хурлаар төсвийн байнгын орооноос асууж ирсэн. Хоёрдугаар асуудал нь бол Монголд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулаад гүн босруулалт техник хоёр дамжлага байдаг. Самнах угаах, утас эрх гэдэг. Энэ ноосон болон ноолуурын утсаар өнөөдөр хот суурин газар сууж байгаа. Дугаар годомжинд сууж байгаа. Дугаар хороонд сууж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэд энэ өндөр өртөгтэй гүн босруулалт хийсэн утас энэ хорны ноосоор сувнирээс ахуулаад, таавчгнаас ахуулаад, сүлжим самснаас ахуулаад, бэлэргээс ахуулаад энэ бүгдийг хийгээд байж байгаа. Тийм учраас биднүүд энэ авж байгаа цалин амьдралдаа хүрдэггүй. Орлого багтаа энэ улсуудыг дэмжих. Бэрхшээл бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих гэдэг бодлого бол энэ хөгжилтэй орнуудын баян хоосны ялгааг хэсэхгүй байх юм бодлого. Нөгөө талаас биднүүд малаачгийн гаралтай бүтээгдэхүүн Монгол мал хөтөлбөр гэж баталсан. Энэний гол үр дүн бол энэ ноолор ноос аршир махсуу гэсэн энэ хэдэн төвхийн эдийг гадаадын зах зээл гаргах, өөрийнхөө орны хэрэгцээг хангах ийм л асуудал байгаамаа. Өнөөдөр яг ноос ноолорын яг үйлдвэр төл нэг 100000 хүн ажиллаж байна. Энэ үйлдвэрүүдээс утас болоод угаасан ноос авч байгаа ажлын байр болсон 20 гаруй мянган хүн байгаа. Дахиад өшөө нэмэгдэх боломж байгаа. За араш гişүн тодруулаас авч. Би ноолуур дээр бол нэг онц юм яриаггүй шүү дээ. Ноолуур бол зүгээр яг ямаа одоохонтой хөөрөөгүй байна. Энийг жоохон азан жугаад хийчихэж болно шүү дээ гэж. Хамгийн гол нь тэр бусад одоо салбарын сайднараас оруулж ирсэн тэр асуудлыг заавал одоо нэг тийм хүнсийн асуудалтай хавчуулж хожих одоо маягаар оруулж ирж байгаа нь ямар вэ л гэсэн одоо тийм л юмыг л би ярьсан юм. За тэр дотор тэр завхны могойн голын усан цахилгаан станцын тухай асуудал бол тэрнийг жижигтэн авч
чөлөөлөхийн төлөө бодоо байгаа. Хоёрдугаарт нь бол ер нь энэ нэмэн өртгөхийн тухай хуулийн хэрэгжилтийг нэг авч үзэх ёстой биш улсын хурл. Бид нар ямар хууль гаргачихад ямар шуухан юм одоо өнөөдөр хэрэгжүүлж байгаа юм бэ? Яриад байдаг. За ноос ноолоор 90-д хэдэн жил чөлөөлж байгаа юм бэ? Ингээл дараа татварыг нэмэхэд хэцүү шүү дээ. За чөжил зураг. Хугацаатай болгочт юм уу? Агаш гүшүүний асуултанд хариулъя. Өчигдөр ажлын хэсгээр энэ талаар ярьсан. Таны тавиад байгаа шаардлагуудыг улсын хурлын гишүүдийг хэлцгэсгийг шийдэж явах үед ярьсан асуудлуудыг тулгаад их хурлын даргын тухайлбал саналыг хэлэлцээд 13/1-19-с 13/1-22 хүртэлх заалтыг хасъя гэсэн саналыг ажлын хэсгээс байнгын ороод хэмжээд оруулж ирсэн. Өчигдөр улсын хурлын гишүүдийн дийлэх болох нь эсрэгээр нь энийг хасах шаардлагагүй гэсэн үгнээс орж ирсэн гэдгийг хэлье. Ноолорын тухайд бол сая тайлбарыг хэлсэн. Ер нь бол ажлын хэсгээр ийм дүгнэлт ярих гэжсэн. Татварын хуулийг бол бид нар дандаа ойрхон байнга солидгоо болио. Нэг удаа шийдэх гэдгээр нь оруулаад ингээл орж ирсэн сэдв. Тэр өчигдөр унсан нөгөө нэг сэдв нь бол жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг Монгол улсад үйлдвэрлэл нэмэгдсэн ортгалын доторх чөлөөлөх тухай саналыг гаргахтаа бол нодлон 2009 оны 5 дугаар сард Одхоо гишүүн манай будаг гишүүн эдгээр санаачлаад жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг импортлох юм бол нөөд хайлын татвараас чөлөөлсөн байгаа. Монгол улсад үйлдвэрлэлтийг орхитуулсан учраас энийг нэмэл оруулсан ийм л зүйл. За. Гай гишүүн нэмээд хариулъя. Ёо арагшнаа энэ яг ноолууртай ч юм уу ямаатай холбоогүй маа. Зүгээр ер нь бол яг ажлын байртай холбоотой юм. Ноолуурын сүлжээ цамц шиг юм хүмүүсийн өмсөж байгаа костюм цамц костюм тэр бүхнийг хийж байгаа үйлдвэрлэж байгаа тэр ажилчдыг л дэмжихтэй холбоотой юм асуудал юм байна. Өнөөдөр жишээлбэл ноолуурын салбарт бол Хятад улс, Монгол улс хоёр л өрсөлддөг. Хятад улс бол нэмэн үрдгийнхаа бүх циклээр нь дэмждэг учраас манай түүхэн ноолуурыг аваад 100% дэлхийн зах зээл дээр ноёрхож байна л доо. 20 сая шүлжмэл цамц дэлхийн зах зээл дээр борлуулж байна л да. Биднүүд бол түүхэн ноолуурын 40%-ийг барьдаг мөртлөөс 200 мянган цамц үйлдвэрлэж байна л да. Тэгэхээр ноолуурын тухайд урд хөршийг дэмжиж яа гэж ингэж